ерөнхийлөгчийн хөргөн байсан үгүй байсан. Одооноос яг 11 жилийн өмнө болж исэн үйл явдал гинэ. Ийм олон хүн үү гэж бодогдохоор эмнэлгийн байгууллагуудад дан систем холбогдоогүй байна гэдэг асуудлыг хөндөж гаргаж ирсэн. Дүүлмийн орсон подкастын нэг хэсэг нь цэцэгдээд бүр ингээд олон хүмүүсийг шуулж байгаа нэг юм хэрэг болоод байгаа. Хэрвээ бурхан байгаагүй бол би ингэж гүйж чадахгүй байсан. Яг энэ тоглолтын үеэр ингээд цагдаагийн албан хаагчтай ингээд маргалаа, салавч гаргалаа гэдэг мэдээлэл бас явж исэн. Би бол та нарыг үнэхээр тулгачлаа л гэж бодсон. Сайн хөрхөн хүмүүс минь бүгдээрээ Монголын сонин сайхан юу вэ гэдэг ээлжид бичлэгээрээ уулзж байна. За сүүлийн үед Монголын нийгэмдэр, нийгмийн сүлжээн дээр нэлээд бужигнсан бас сонирхолтой сэдвүүд гарч ирлээ. Тэгээд бүгдээрээ эхнээс нь хавуулаад дэс дараатай яриад явцгаая. Таад маань утасны дагалдах хэрэгсэл хөөрхөн бөгөөд чанартай кейс хажуул би та нартай маш гоё дэлгүүрийг санал болгох гэж байна. За энэ нь болохоор Гэгээлэн онлайн шоп гэд маш хөөрхөн дэлгүүр байгаа. Тэгэд би энэ тал дээрээ Facebook пэйжийг нь оруулчихъя. Тэгээд таад маань пэйж рүү н орж аваад зураг хүргийг харж агаад сонирхсан мэдээлэл авч болно. За үүнээс гадна гэртээ орон нутагт гадаадд ажиллаж амьдардаг байсан ч гэсэндээ онлайнаар захиалаад худалдаа авах боломжтой ийм хөөрхөн дэлгүүр байгаа. Би тэгээд яг сүүлд утсандаа бас хэд хэдэн хөөрхөн кейсүүдийг авсан байгаа. Бас нэг арт авторны нэг юм юу гэдэг штэ тий гэр байдаг штэ тий. Тэр нь надад аягүй их таалагдсан. Яагаад гэх юм бол би яг нэг цагаан арт автортай тэгээд гадуур авч явж байгаад муухай болгоцсон бохгүй. Тэгээд тэрийгэ нуух гад яах вэ гэж бодож исэн чинь бүр маш хөөрхөн тийм цэнэглэгчний гаднах гэр гэх юм уу те маш хөөрхөн тийм зүйлүүдийг бас санал болгоод юм бэлээ. Тэгээд тэр хөөрхөн дэлгүүрээс учраас та нартаа бас санал болгож байгаа шүү. Та хэд маань пэйж рүү нөрөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За хамгийн ихэнд яригдах сэдв маань эдийн засгийн мэнийг үүсгэн байгуулагч сэтгүүлч шинэ баяртай холбоотой мэдээлэл байгаа. За ер нь түүнтэй холбоотой нэг 2-3 яригдах зүйл бол гарч ирсэн. За хамгийн ихнийх нь яг энэ 5 сарын 16-ны өдөр Жижи зоолог гэдэг Facebook хаяг дээр нэг хүний оруулсан пост байгаа байхгүй. За энэ постн дээр юу гэсэн бэ гэхэлэр энэ юу болчих вэ? Энэ сэтгүүлчид ямар нэг юм бол би шууд хартнаа. Чиний сэтгүүлчийг амар цоцсон билээ. Хин цоцсон юм ямар учраас? Яагаад Хятадд Монгол гэмт хэрэгт холбогдчиход авилгалтай тэмцэх газрын том даргын ивэл дор ялгүй өнгөрчв. Нэг хүн Монгол улсын сайд мөртлөө Хятадын ерхий сайд юм шиг хэдүүлээ Хятадын галт хэрэгэн цуяа барийг гэд байсан шүү. Хятадын хамгийн ядуу мужаас авчирсан хятадууд нь одоо Монголд ирээд хүмүүсийг зодож гэмт хэрэг хийгээд эхэлсэн юм уу? Гэмт хэрэг хийсэн хятадуудын гар хөл Монгол сэтгүүлчийг алах гээд байгаа юм уу? Шалгаач гэдэг нэг юм пост оруулсан байхгүй. За энэ постн дээр яг сэтгүүлч шинэгийн зургийг оруулад за тэнгуүдээ түүний өөрийнхөө Twitter дээр бичсэн постыг нь бас оруулсан байгаа. За тэгээд энэ постн дээрээ болохоор өхлийн тунгаар би харт тамхи олж амаар байна. Унтаад сэрэхгүй байхад болохоор хаагур зарт юм бол байгаа бүх мөнгөө өгөө. Бас хинт ч хэлэхгүй. Эсвэл уугаад дахиж сэрэхгүй юм байсан ч болно. Би чин сэтгэлээсээ бичиж байгаа шүү гэдэг энэ пост нь байгаа. За үүнээс гадна тэрээр бас өөрийнхөө Facebook хуудасанд оруулсан нэг постыг нь оруулсан байгаа байхгүй. За энэ постн дээрээ болохоор авилгалтай тэмцэх газарт шалгагдаж байсан Жан хоорон захиралтай HKB компани захирал за цэг хэрэг бүртгэлийн дугаартай авилга альбом тушаалын эрүүгийн гэмт хэрэг хаагдсанд би нөлөөсөн юм шүү. Энэ даваад орж тэр компани ажилтан надаас алга хавсран залбиран хэрэг хаагаад өгөөч гэж гуйсан. 4 жил авилгалтай тэмцэх газар шалгагдаж бүлэглэн хэрэг болох тогтоогдсон байсан. Хэрэг нь хаагдаад дууссан намайг 9 шидээр доромжилж басаж тавлаж сүүлдээ бүр зодож бэртээсэн хазаж тамлсан. Хэргийг сэргээд шалгаа цагаан дээр хараар бичсэн авилгалын хэрэг мөн байсан. Би нөлөөлж хаалгасан хүн. Би 8 жилийн 20 хялтай хэрэг хийсэн. Би ялаа амаар байна. Гоншохнохгүй давж заалтахгүй. Цаахан сэтгэл дуусч өрөвч зангийнхаа төлөөсийг би өвөрнэ. Ээж нь харамсан. Би даваад оржиг өрөвдөж хэргийг нь хаалгах гэж илүү хичээсэн. Давж болохгүй бүх шумыг давсан. Жан хоорон захирлын зургийг авсаргав. Монголын хурандааг хахуулсан энэ хужаа ялаа ав гэдэг ийм пост өгсөн гэж оруулсан юм байна л да. Тэгээд үүнийг нь Жижи зоолог гэдэг хүн пост болгож оруулсан бейсныг нь дэ Монгол хүү гэдэг хаягтай нэг хүн оруулангууд ингээд сэтгүүлч шинийг меншн хийнгүүтээ really гэдтэй үний юм уу гэдэг байдлаар ингээд меншн хийсэн байхгүй. За тэгсэн чинь яг энэ үний юм уу гэдэг постны хондоор сэтгүүлч шинэ болохоор сандаа худлаа бичиж байгаагүй really ч гэх шиг гэд ийм комментиг үлээсэн байхгүй. За тэгсэн чинь Монгол хүн болохоор амжилт хүсье гэдэг комментиг бас ингэж зөрүүлээд бичсэн байгаа байхгүй. За ингээд яг нэг иймэрхүү сенсацтэй зүйл гарч ирсэн юм байна. За тэгээд үүний дараа 5 сарын 19-ны өдөр сэтгүүлч шинэ өөрөө бас нэгэн постыг оруулсан байгаа. За энэ постн дээрээ гэртээ зодуулж гэрээсээ цагдаагийн машин цуугаад явсан болохоор гэр орносоо травматад очиж чадахгүй халшраад зовж байгаа. Одоо болтол надаас уучлалт гуйгаагүй навшигч би бас яг тийм болгоно. Орон гэрээсээ дайжталж чамтай нэгийг үзнэ. Чамд уучлалт гуйх сэтгэл байхгүй бол би тэгэж
хилцнаа чамтай харж байгаарай. Би чамд зориулсан сайхан сэтгэл, хичээл зүтгэл, цаг зав, мөнгө төгрөг бүгдийнхээ төлөөсийг эргүүлж авна. Хараарай чи. Чи миний зөв зүгээр баяр хөөртэй амьдралыг там болгосон. Чиний амьдралыг ч там болгоно би гэтэнгүүтээ нэг залуугийн зургийг ингээд оруулсан байдгийн. За тэгээд үүнийхээ дараа бас яг тус өдөр оруулсан пост гэх юм бол ямар эр хүн эмэгтэй хүнд гар хүртгийн заж таамлаж, өвдөг хөл гэмтэл зодож бөөр өнөөдрийг хүртэл өвдтөл өшгөлөх вэ. Өнөөдрийг хүртэл уучлаарч байхгүй. Энэ хүн омогтой, огцон мууртай, олон хавар нэгэнтэй гихчээр нэг л нартай өдөр өөр нэг эмэгтэй эсвэл өөр хүний амьд хүрнэ. Энэ хүнийг хүн зодсон хэрэгээр нь шалахгүй юу? Ийм хүчирхийлэгч зүгээр л явж байгаа штэ. Хүн чинь ядаж уучлаарай гэж болно үстэй. Өөрийгөө хамгаалж ноцолдож байж арай хийж ам гарсан намайг чи намайг зодсон майцсан байлээ гэж гонгинсон. Би энийхээр бол зүгээр сосож байгаад алуулах байсан юм билээ. Өөрөө охтуудтай, ихчтэй, охин дүүтэй хүнштэй гэд ингээд өөрийнхөө одоо ингээд зодуулсан дээр гар хөлний зургийг бас ингэж хавсаргаж оруулсан байсан. Дараагийн пост нэг юм бол 5 сарын 20-ны өдөр орсон байгаа байхгүй. Тэгээд яг түрүүн хэлсэн шүү дээ. Би даваад орчиг өрөвдөж ингэж хэргийг нь хаалгасан ингээд өмнөх пост дээр бичсэн байсан шүү дээ. За тэгээд яг энэ пост дээр тэр даваад орч гэдэг хүнээ одоо дахин дэмдээ дахин бичсэн байгаа. За үүн дээрээ болохоор даваад оржин аваа ундран миний эсрэг гомдол өгнө гэсэн яасан юм болоо. Би хүлээгээд байгаа энэ бүдүүн эрэгтэй хүн шиг авгааг гэтэнгүүтээ нөхөр нь тэгж доромжилдгоо. Ногоороо дэлжрээд орондоо унтаж байхад нь өвдөж зовж эрүүгийн хэрэгт шалгуулж шаналсан нөхөрт нь би ил цаг гаргаж ажил амьдралаа хоош нь тавьж мөнгө төгрөг зарцуулж өвлийн дотортой гутал хүртэл авч өгч өөр зөндөө юм бэ. Витаминаар таслахгүй байсаар эмнэлэг твтүүлж эрүүгийн ялтан болгочихгүй энд ирсэн юм да. Тэглээгээд надад гомдох юм байх та. Нөхөр нь надаас илүү гадна өөр хүмүүстэй бас явуулдаг штэ. Энэ тэднэрийнх нь нэр дээр бас гомдол өгөхгүй. Бүр 5 жил тасралтгүй явуулсан айлын авгаач байдгаа согтгоороо хичээгээд л орилоод байдаг өчнөө би. Энэ мэдих юм уу тэднийг нөхөр нь хизээж тасрахгүй. Ангийнхаа хүүхэн, ажлынх нь хүүхэн айлын авгаа дарханд ч бас байдаг гэд орооцолдоггүй хүн их ховштэй. Давлуун том тутай хар авгаа уцсны цанаас чамд мөнгө өгьгээд хуцаад байсан. Мөнгөтэй байдлаа нөхөр нь хаврын гуталтай авилгалтай тэмцэх газараар өгүүлжингүй хүү. Сараа хууртагдаж насаараа гомдол бичнэ гэсээр хорвоог барах байхтай зайлвал бэлэн ам шигээ мөнгө өгөх чадвартай бол өгөөрэй чи. Би өчнөө жил амьдралаа хоош нь тавьж цаг зав мөнгө төгрөг зарцуулсан буцааж авах эрхтэй хүн. Нөхрийнх нь ээж харваж өсөн цайж өвдөж зовж надтай хамт эмнэлгээр явдаг байсан. Олон удаа харвар шахаж миний хажууд байсан тулдаа даралтын эмууж аймгаарч байсан да. Харанхуй шөнөөрч би эмээ сан явж ийм авч өгчтэй даралтыг нь буулгадаг байсан. Сүүлдээ цусыг нь хүртэл солиулж өгсөн. Нөхөр нь эрүүгийн хэрэгт шалгагдаж шаналж байхад үйл тоож гахаа шиг таргалж эмхийртлээ унтаж байдаг мангар хар аваа. Хүүхдүүдтэй харсан ч гэсэн ээжтэй амьд харагдаг дээ гэж би санаа тавьж байсан болохоор чи гомдол өгөхгүй. Чамайг бол үнэндээ хүн гэж боддгоо штэ. Хажууд эрэгтэй хүн шиг нэг юм хөвтөж байна. Би хажууд нь байхдаа ч чамайг байнга зүүдэл сэрдэг гэж ярьдаг нөхөр чинь. Тэглээгээд надад гомдож өргөдлөхгүй. Өгөөрэй. Би айдганд биш шүү. Төрсөн өдрөөр чинь надтай хамт байж чи ирээч гэж гуйж нөхөр чинь үл тоож байхад би оч гэд хүргээд өгч байлаа. Харин эсрэгээрээ миний төрс өдрөөр зүрхийн хэлбэртэй үнтэй цэцгэс брендийн ус бариад ирж байсан юм. Өөр чим их байгаа. Цааш нь бичгүй яах вэ гэдэг ийм постыг бас ингэж оруулсан байгаа хгүй. Тэгэд энэ постн дээрээ яг энэ нүуний даваад орч гэдэг хүнээ эхнэрийнхэн зурагтай нь хамт постолж оруулсан байгаа. За үүнийхээ дараа яг тус өдөр буюу 5 сарын 20-ны өдөр зүгээр сайхан байсан амьдралыг там болгосон болохоор би зүгээр өнгөрөөхгүй гэдэг бас постыг бичсэн. Үүний дараагаар дахиад аваа надад гомдоод яах юм. Нөхрийнх нь гаднаас авчирч өгсөн бүүч чиний биш миний гаранд байна штэ. Харин ч хүүхдүүдийг чинь бодоод чамд хайргүй дургүй сэтгэлгүй нөхрийг чинь гэрт чинь үлдээсэн юм штэ. Чи үргэлж уцтаж араас нь чаргууцлаж хүчээр дэрэгдээ байлгадаг. Хэдий хүртэл тэгж байх бол чи хүчээр кино үзүүлээд хажуудаа суулгаж байхад над руу чат бичил байдаг. Нөхрийн чинь хамгийн хүнд хэцүү зовлон шаналл түмэн асуудалд давхсан цаг үед чи ногоортлоо ундаж гахаа шиг идэж таргалж хвцэн бол харин би өвлийн хөдөнд өөрийнхөө ажил амьдралыг хоошин тавин анхаарал халамж тавьж бүхэл хэцүү асуудлыг нь хамт давалцсан чиний биш миний дэргэдэл байсан юм штэ. Хизэж мартахгүй цор ганц хүн болчихъя гэж надад чин сэтгэлээсээ хэлдэг. Яагаад юм бол учир нь зовлон би давалцаж үргэлцэж харин ч өвөл тоож унтаж байсан болохоор л тэр одоо тэгээд яах вэ гомдлоо өгөг. Би айл хэдийн 7 хоногоос хойш бэлэн байгаа шүү. За яшиг гээд холцсон. Чамтай байхдаа ч намайг бодож байдаг гэдгийг штэ мэдхүү. Чиний нөхөр над чигтэй биш надаас дор хүмүүстэй насан туршдаа зууралтан засрахгүй. Тэр хизээч чинийх байгаагүй. Цаашдаа ч чинийх байхгүйг би үнэхээр сайн мэднэ. Надад тухайн алчталд дурлаж өөр хүүхдүүдэд орхиод ирэх гэж байхад үгүй гэсэн би юм да. Нөхөр чинь олон хүнд асуудалтай галзуурхаас дагавар шанал зовж байхад би ингээд ажлаа бүхнээ хоошин тавиад хамт агаар сэлхэнд гараад дотрын онгойлтол яриулаад сэтгэлийн засаад хараад нэмлэг твтүүлж өгөхгүй шанал зовлон нь тойруулсан юм да. Ах トゥ нарын ч гэсэн уншаасаа хүүч нь дүү
чинь ах чинь ямар их зовж шаналж байсныг ухаараасай. Та нар өөр хүн болчих гэж гайхацгааж байснаас өөрөөр хинэн яав ив гэж асууж байгаагүй. Ганц их чинь бүр намайг пост хийнгүүт нүүр номоо цоожлоо зураг солиод алга болсон. Хүн чинь дүүгээ бодоод наттай харьцаа үүсгээд ороод ирэх ёстой биздээ уг нь. Ми хүнд хэцүү үед нь надаас өөр хинч даваад байгаагүй. Хинч түүнийг ойлгоогүй, ойлгохыг хүсээгүй. Би эмч, банк, сэтгэл засалч, жолооч гэд түнд бүхнээ зориулсан. Наад хүний чинь сэтгэл зүрх үргэлжт миний дэргэд байдаг шүү. Учир нь би зоох цагт нь өөрөөс нь алхамч хоол байж үл тоож хүнлэг бос харцаагүй болохоор гэдэг бас юм постыг бичээ. Тэгээд яг одоо тэр хүнтэй хамт авахсан 6 энэ постн дээр оруулсан байхгүй. Ялангуяа энэ сэтгүүлч шинэгийн эдгээр постууд нь нэлээд хүмүүст хүрсэн байхгүй. Тэгээд миний Facebook дээр ч гэсэндээ ингээд одоо юу гэмдэ маш олон хүмүүст хүрэхээр ч ингээд нэг бас бусад хүмүүст ингээд санал болгоод гараад ирдэг штэ тий. Яг миний Facebook дээр тэгэж гарч ирсэн байхгүй. За тэгээд дараагийн пост нөх юм бол даваад орчин авгаа миний нэр дээр гомдол өгсөн гинэ. Нөхрийгөө хартааж тамлааж уцаар хариулж махыг нь зулгаан тэгсэн мөртлөө нөхөр нь эрүүгийн хэрэг чалгуулж шар хадны эмнэлэгт гівтэг шахан зов чаналж явхад энэ авгаа өвгөн болчихсон байна штэ чи гэж тавлан унтчил байдаг байсан. Нөхөртөө туслах сэтгэл байгаагүй. Би хүүхдүүдийг чинь чамаас илүү бодож аавд нь тусалж байсан юм да. Талгаад суучих үед надад байсан ч хүүхдүүдэд нь аавыг нь үлээсэн юм. Би очноо чиний нөхрийн хамгийн хүнд хэцүү цагт чи биш би нөхөрт чинь хань түшиг болж байсан юм. Чи бол хинч юу ч байгаагүй. Цаашдаач тийм байх болно. Чи нөхрийнхөө орооцолсон хүүхэн болгоныг олж гомдол өгөөрэй амжилт хүсье. Өнөө өгөнд их цохолж гомдол өгччихье. Хадам ээжигээ харавчихсан нөхөр нь үхээс наагур мөнгө төгрөггүй байхад тас энийгээд мөнгөө үрснээ хэлээд тавлаад уцаар ярьж байхыг чинь сонсоод шоконд орж байлаа. Чи бол явж өөдтэй авгаа бишээ. Нөхөр чинь чамд дургуй штэ. Чи эрэгтэй хүн шиг харагддаг болоод удаж байгаа гэдэг штэ нөхөртөө. Миний дүрд тоглох гэж үнтэй байшин машин авсан олон зээл төлдөйн гэсэн яасан надаас мөнгө салгаж болмоор санагдсан уу? Шантажламаар байна уу намайг? Би ч гэсэн чиний эсрэг гомдол өгнө. Чиний ажилдаг банк руу ч хандна. Тэд бичээгүй олон юм бэ. Бичвэл нөхөр чинь шоронд явж чийл хүүхдүүдэд тижээгээд үлдэх байхдаа хүсэж байгаа бол бичээд өгнөө би. Ажлын цаг дуусч өглөө очиж гомдолтой танилцъя ок гэтэнгүүтээ үргэлж худлаа өвчин хийлж нөхрөө тамлаж уяатай нохоо шиг хажуудаа байлгана. Нөхрийнхэн сэтгэл санаа хизээч чиний дэргэд байгаагүй штэ. Уцаар надтай хэрэлдэхдээ чи цоо ирүүл байна л штэ жүжигчин. Чиний нөхрийн амьдралын хамгийн хүнд хэцүү цаг үедэд би хамт байлаа. Хайрлаж, халамжилж, тусалж, дэмжиж бүхнээ зориулж байсан. Би байсан тулдаа наад хүн чинь галзуурчлгүй амиа хоолчлгүй өдий хүрсэн юм да. Чи энэ хооронд хаашаа гэдэж тархлаад л унтчил байсан. Наад хүн чинь хизээч намайг мартахгүй гэд хэлтгээ хэлчихсэн юм. Чи мянга гомдлоод яхав те. Өвдөөд өгөх гэж байна. Өчнөө асуудалтай нөхрөө үргэлж нэмж тамлаад байсан хүн ямар завтай байхын гомдол энтер бичээстэй. Чи бас өөртөө гомдгүй гэдэг ийм постыг оруулсан байгаа хгүй. За тэгээд эдгээрээс гадна мөн дахиад хэд хэдэн постууд оруулсан. За энэ постууд дээр болохоор одоо ингээд өөрт нь цагдаагийн газар юм гомдол өгсөн байна. Тэгээд цагдаагийн газар ингээд очих болно гээл те. За тэгэл тэнгуүтээ би ингээд яг тэр нөхрийнх нь одоо хүнд хэцүү цаг үед би байсан штэ. Эхнэр нь байгаагүй штэ гэх мэтчлэн одоо ингээд ар хараас нь ийм постуудыг оруулсан. Тэгээд бас нэг пост нэр болохоор одоо ингээд нөхөрт нь үнэхээр хэцүү байхад би ч гэсэндээ одоо тэр хүнийтэй тэр зовлон шаналлыг нэмээд яах вэ? Би гэтээ тийм зүйл хийхгүй гэх мэтчлэн постуудыг оруулж исэн баггүй юу. Тэгээд сүүлийн хэдэн постууд нөх юм бол 5 сарын 21-нд орсон пост байгаа. За үүнд хатагтай өндрөм их удалж эмэгтэй байна. За тэгээд намайг их гүтгэжээ. Нөхөр нь мэдүүлэг өгөхдөө би тэрийг харж байгаад цаашаа яахаа шийднэ гэдэг ийм постыг оруулаа. За тэгснэ үүнийх нь дараа болохоро миний хайр хүссэн мэдүүлгээ өгдөө. Чи зөндөө зовсон. Би бүгдийг тэсэд төвчээд өнгөрөөё. Гэтэ надад бас тиймж амар байгаагүй шүү гэдэг энэ постыг оруулсан байгаа байхгүй. Тэгээд энэ пост нь болохоор 663 одоо реакшныг авсан байгаа. За үүний дараагаар одоо Threads дээр болон Facebook дээр яг энэ сэтгүүл шинэтэй холбоотой те бас постууд орсон юм байна. За энэ пост нэрээ болохоор дэнс шинэ даан чих дэвсэн юм а. Яана хайран am юу тутлаа гэж тийм муухай аваатай явуулж гэр бүл эхнэр хүүхдэд оромжлуулж адаг зүйлд нь амиа хорлдог байна гэдэг одоо энэ постууд ингэж орж эхэлсэн байгаа хгүй. Тэгээд яг энэ постууд дээрээ одоо энэ яг сэтгүүл шинэгийн зургуудыг оруулсан байгаа. За тэгээд яг энэ Threads-ийн саяны постыг бас нэг хүн Facebook дээр оруулангуудаа бузрын юм хар энергтэй, хар мөртэй, хар хилтэй гэд ийм постууд ингэж оруулсан байгаа. За тэгсэн чинь сэтгүүл шинэ одоо эдгээр постуудын зургийг өөрийнхөө сошиал хуудаснаа оруулангуудаа цагдаагийн ерөнхий газар энэ мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж иргэдэд мэдээлж өгнө гэтэнгүүтээ одоо цагдаагийн газрын меншн хийгээд намайг эрүүгийн ноцтой гэмт хэрэгт гүтгэж ийм пострууд олон давтамжтайгаар тарааж байгаажээ. Надаас болж хүн амиа хорсон юм уу үгүй юм уу? Шалгаж тогтоож иргэд олон нийтэд мэдээлж өгнө гэдэг ийм постыг бас оруулсан байна. За
тэгээд хамгийн сүүлд нь болохоор өгсөн амьдыг нь мэдхийн тулд орон герт нь очиж үзэхээстэй би хайрлаж халамжилсан болохоос өөхөх сэхэх хэсэгт нь хүрээгүй юмсан. Миний уг дээр сууж сөнөх гэж гарч ирж танилцаж өдийг хүргэсэн хүн байсан юм уу? Юу хэрэгт орооцолдож ээж нь харуулж өөрөө өгөхөөс нагуур шаналж зовж зүдэрч явахт нь гэтлэлцэж өгсөн энэ хорвоод ирэх цор ганц хүн юмсан. Хүнийг ингэж төвчээр тасалтал сойж болдог юм уу гэдэг бас ийм постыг оруулсан байгаа. За тэгээд сэтгүүл шинэтэй холбоотой хамгийн сүүл яригдах пост гэх юм бол одоо хотын даргатай холбоотой нэгэн постыг оруулсан. За үүнийгээ 5 сарын 20-ны өдөр оруулсан бөгөөд энэ дээрээ хил дамнаж ширээн цудаг байсан парламентын гишүүн болж болоод байхад энэ улсад хинч хотын дарга хийсэн яад гэдэг ийм постыг бас оруулсан байгаа байхгүй. Би тэгээд яагаад яг энэ хотын даргатай холбоотой постыг уншсан бэ гэх юм бол яг шинээр хотын дарга томилогдсон байгаа. Би яг өмнөх бичлэг дээр ярьжсэн шүү дээ. Ерөнхий сайд учрал Нимбаатрыг хотын даргын ажлаас нь түтгэлзүүллээ гэдэг талаар бол ярьсан. Хэрвээ та хэд мөн энэ талаарх мэдээллийг аваагүй байх юм бол миний өмнөх бичлэг рүү ороод үзээрэй. За тэгээд саяхан буюу өчигдөр 30 доллар хотын дарга шинээр томилогдсон байгаа. За энэ талаарх мэдээлэл болохоор яг Newsroom-ийг одоо пэйж дээр орсон мэдээлэл байгаа хгүй. За үүнд нийслэлийн Монгол Ардын намын хорооны хурлаар хотын даргаад нэр дэвшүүлсэн бүрэг давгийг гишүүдийн орлогын саналаар дэмжлээ. Тэрээр ууг сунгаанд өрсөлдөгчгүйгээр нэр дэвшсэн байна гэдэг мэдээлэл бол орсон. Тэгээд одоо энэ гишүүдийн орлогын саналаар дэмжлээ гэдгсэн шүү дээ. Тэгсэн чинь яг нийт 94% саналтайгаар одоо яг энэ хүн маань шинэ хотын даргаар ингэж сонгогдсон юм бэлээ. Мөн яг энэ талаар ICC-ийн юм дээр нэг нийтлэл орсон байгаа. За энэ нийтлэл дээр болохоор нийслэлийн Монгол Ардын намын хороо өчигдөр хуралдаж бүрэг давгийг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын цархичид нэр дэвшүүлэхийг 94.5% саналаар тэмцэн. Тэгвэл иргэдийн төлөөлөгчдийн хурлаар бүрэг давгийг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж төлөөлөгчдийн асуултанд хариулж байна. Энэ үеэр хотын дараад нэр дэвшигч бүрэг давг нийслэлд дахиж татвар хураамж нэмэхгүй, төр бизнестэй өрсөлдөхгүй, бизнесийн байгууллага болон хувийн өмчлөлийн хийж чадах ажил руу нийслэлийн өмчөд компани орохгүй. Хэрэг байвал татан буулахаас буцахгүй гэлээ. Нийслэлчүүдийн хувьд татвар хураамж нэмэгддэг байдал шүдний өвчин болоод байгаа билээ гэдэг ийм одоо нийтлэл орсон байгаа. Тэгэхээр шинэ хотын дарга одоо энэ татвар хураамж нэмэхгүй гэдэг асуудлыг ингэж хөндөж ярьж гарч иж байгаа юм байна л да. За тэгээд түүнтэй холбоотой бас бусад яригдах зүйл юу вэ гэх юм бол одоо нийслэлийн одоо хотын даргаар 1990 оны залуу ингэж гарч ирлээ гэдэг яриа бас байгаа. Үүнээс гадна түүнтэй холбоотой нэлээд яригдаад байгаа асуудал юу вэ гэхээр түүнийг ерөнхийлөгчийн хүргэн гэдэг асуудал нэлээд яригдаж гарч ирсэн байхгүй. За тэгсэн чинь уг асуудалд хариу тайлбар байдлаар өөрөө сайтуудад ярилцлага өгсөн бэлээ. За тэр ярилцлага дээрээ юу гэж ярьдаг вэ гэхээр ерөнхийлөгчийн хүргэн байсан үгүй байсан. Одооноос яг 11 жилийн өмнө болж исэн үйл явдал гинэ. Тэгэд одоо бол ингээд тус тустай амьдралтай болоод тус тустай гэр бүлтэй болчихсон учраас ийм буруу ташаа мэдээлэл бас тараахгүй байхыг хүсэж байна гэд. За тэгээд яг 6 сарын 18-ны өдөр бас хурмаа хийхээр товолж исэн гинэ. За тэгээд яг одоо хотын дарга гэдэг энэ альбом тушаал ингээд авч байгаа учраас хурмаа хойшлуулахаар болсон. Тийм болохоор одоо ингээд эхнэрээсээ бас уучлалт хүсэж байна гэдэг байдлаар тэр яриаг өгсөн байгаа байхгүй юу? Би ерөнхийлөгчийн том охинтой бол хамтарч амьдарч ирсэн үнэ. Гэхдээ энэ 11 жилийн өмнөх асуудал одоо ингээд намайг янз бүрийн улс төр юм гарч ирэнгүүт энэ асуудлыг дэвргээд өгдөг. Одоо аль нь тал талдаа гэр бүлээ зохион байгуулалт явьж байгаа. Тус тустай гэр бүлтэй энэ залуу гэр бүлүүд шүү. Тэгээ та хэд энэ хоёр залуу гэр бүлийн асуудал яригдж байгаа учраас энэ бас хөнгөлөлтөй хандхыг хүсэж байна. Тэгээ би ч одоо сая 6 сарын 18-нд хормоо төлөвлөсөн байсан. Гинт одоо энэ ажил гарч ирэл хувийнхаа хормыг хүртэл ингээл цуцалж штэ. Тэгээ би одоо хань ижлээсээ бас уучлалт төсмөр байна. Амьдралын хамгийн гоё мөчийг хойшлуулчихлаа штэ. Тэгээд яг энэ ерөнхийлөгчийн хүргэн байсан гэдэгтэй холбоотой бүр ингээд дээр үеийн зургнуудыг бас хүмүүс гаргаж ирсэн бэлээ. Одоо жишээлбэл яг энэ Соронц гэдэг Facebook пэйж дээр орсон нэгэн зураг байгаа хгүй. Үүн дээр яг ерөнхийлөгчийн гэргий болон одоо хоёр охиных нь хажууд яг энэ бүрэг давг сууж байгаа тэр зургийг ингэж гаргаж ирээд яг энэ талаарх мэдээллийг нь муу яг оруулсан байсан. За дараагийн яригдах сэдв маань мөн улс төртэй холбоотой сэдв байгаа. Эрүүл мэндийн яамны сайдаар бачуугаар томилогдсноос хойшоо одоо нэлээд ийм өөрчлөлт шинжилэлүүдийг хийгээд ажиллаж байгаа болов уу гэж харагдаад байгаа байхгүй. Ерөн сошиал дээр нэлээд олон хүмүүсийн одоо ийм саашаал магтаалыг бол хүртээд явж байгаа. За түүний хамгийн ихэнд гаргаж ирсэн зүйл нь хэм бол эмнэлгийн байгууллагуудад дан систем холбогдоогүй байна гэдэг асуудлыг хөндөж гаргаж ирсэн. За түүний хэлснээр энэ нэг юу гэсэн үг юм бэ гэх юм бол эмнэлгийн байгууллагууд дээр одоо үйлчлэгээ авах гад бүртгүүлсэн байгаа хүмүүсийн одоо регистрийн дугаар байгаа шүү дээ. Тэр регистрийн дугаарыг оруулаад за тэр одоо
нэг үйлчлүүлэгч маань очоогүй байсан ч гэсэн одоо тэр эмнэлгийн ажилтнууд өөрсдөө хурууны хийгээ уншуулад одоо энэ үйлчлүүлэгч үйлчлэгээ авсан гэдэг байдлаар харагдуулаад одоо улсын төсвөөс мөнгө авчих магадлалтай маа гэдэг зүйлийг гаргаж ирсэн байна. Чуулганы урд нь бол компьютер байдаг. За тэр компьютерт өвчтнөө үзээд одоо онцлог бичдэг штэ. Тэгээд хуруу уншигч байдаг. Хуруу уншигч. Тэгээд тэр хурууга одоо иргэн уншуулгаад бид нэр юу гэж боддог гэсэн бэ? Би өмнө ч гэсэн юу вэ гэвэл хуулиндаа ямар заалд орсон бэ гэхээр танил нэвтрлийн баталгаажуулалт байх хэрэгтэй. Үгүйс нь иргэн бачхуурын хурууныхээ мөн үгүй эрүүл мэндийн даатгалын самбар очоод эрүүл мэндийн даатгалсан за иргэн бачхуурыг одоо үдсэн байна, ийм онцтой байна гэдэг гүйцэн санхүүжилт болох. Тэгсэн чинь тэр хуруу уншигч нь өөрөө иргэн бачхуурын хуруу мөн үг биш үү танил нэвтрлийн баталгаажуулалт байдгүй. Нэгээс нь данс зэмд ороог байсан байна. Илүү одоо хүмүүстэй бичдэг хаа үүсэхгүй байхгүй. Тийм одоо гомдлчуд байна. Тийм хүмүүсийн зүйл яриад байна. Нэгээс нь регистрийн бичээд тэгээд эмч өөрөө хуруу уншуулад байсан. Тэгэхээр энэ гихмичтэн зүйлүүд бол бүрэн арилгаж байгаа. Түүний дараагийн хийсэн ажил нь гэх юм бол одоо энэ намуу цэгийн мен дээр 5 сарын 20-ны өдөр орсон бас нэг бичлэг байгаа хгүй. За үүн дээр олонний танилуд эм тураах цай витамин зарахыг хориглолоо гэдэг одоо гарчигтайгаар бичлэг нь бол орсон байгаа. За тэгээд яг энэ бичлэг дээр бас өөрөө ярьж лээ л дээ. Яг юм бодтой кейс гарч ирсэн гинэ. Тэгэхээр яг олонний танил хүн одоо өөрийнхөө одоо бичлэгээр дамжуулаад иймэрхүү бүтээгдэхүүн зараад за түүнээс нь болоод нэг иргэн одоо хохирсон эрүүл мэндийн талаас хохирсон тийм кейс гарч ирсэн байна. Түүнийг бас илрүүлээд одоо цаашдаа олонний танилтай иймэрхүү хүмүүс ямар нэгэн юм эмийн холбогдлолтой, эрүүл мэндтэй холбогдлолтой ийм бүтээгдэхүүн худалдан борлуулахад хориглолоо гэдэг зүйлийг гаргаж ирсэн байгаа. Тийм кейс гарсан юм байлаа. Хувийн зараад тэгээд тодорхой иргэн одоо эрүүл мэндээр хогссон. Би хэлээд байгаа шүү дээ. Одоо жоргүй эмэг бол рекламд хаж өшөөрдөг. Гэхдээ зардаг субъект нь бол эмийн сангуудаар л дамжуул зардаг. Тэр витаминыг болохоор хүмүүс нөгөө реклам сурчлагаа гэж зараад байгаа шүү дээ. Ямар одоо яа гэсэн одоогор бол яг нарийн би ямар хариуцлага байгааг мэдэхгүй байна. Үнэн хэлээ. Гэтэ бол зарах ёсгүй л хохгүй анханасаа. Тэгэхээр нөгөө инфлюенсерүүд бол огт зарахгүй ийм витамин тураах чай гэдэг чинь шүү дээ. Үнэн шүү дээ. Угаас тэр одоо ямар одоо чанартай ямар найдвартай нөгөөдг нь эрүүл мэндээр ямар нэгэн иргэн хогшчул хэн хариуцлага хүлээх гэдэг асуудал яригдчих байгаа шүү дээ. Тусгай зөвшөөрлөлтөө одоо эмийн сангуудаар зарч болно. Тэрийг жургүй эмэгч гэсэн рекламдж болдог. Гэхдээ дамжуулахдаа бол эмийн сангаараа л дамжуулна. Зөвхөн хувь хүн ханаас ч оруулж ирчээд инфлюенсер ч юм уу тэгээд одоо эрүүл мэндийн бүтээгдэхүүн зарах нь бол угаасаа болохгүй. Түүнтэй холбоотой 3-т яригдах зүйл нь юу вэ гэх юм бол Newsroom дээр 5 сарын 20-нд орсон бас нэгэн сурвалжлага нь байгаа хгүй. За үүн дээр тэрээр юу гэж ярьдаг вэ гэхээр би яг хоёр зүйлийг одоо хийгээд эхэлж байгаа. За эхнийх нь болохоор эмнэлэг хоорондын цахим шинжилгээг бол хийж байгаа гэдэг. За энэ нь яг юу вэ гэх юм бол одоо иргэний шинжилгээний хариуг одоо цахимаар те эмнэлэг хоорондоо солилцох боломжтой тэрхүү боломжийг гаргаж ирж байгаа гэдэг зүйлийг ярьж байна. Хоёрдугаарт болохоор одоо өрхийн эмнэлгүүдэд нийт бүр 50 хэдэн тайлан бэлдэх ажил байдаг гинэ. За тэгсэн чинь тэр 50 хэдэн тэр тайлангийн 38-ыг нь бүр байхгүй болгож байгаа гэдэг зүйлийг хэлж байгаа. За яагаад гэх юм бол одоо эмч хүнтэй одоо хүмүүсээ үзэх, хүмүүсээ тусламж өгүүлжлэгээ өгзүүлэх ёстой тийм хүн болохоос биш, ерөөсөө тайлан бэлдэх хүн бол биш юм а. Тийм учраас одоо тайлан бэлтгэхээс илүүтэй хүмүүстэй хүрч үйлчлэг байгаасаа гэдэг үүднээс энэ ажлыг хийгээд эхлүүлээд явж гинэ гэдэг зүйлийг бас ярьсан байгаа. Бүрт бол нөгөө нэг анхан шатны бол авлага шатны эмнэлгүүдийн хооронд нь захин системээр холбож байгаа. Тэгэхээр нэгээс нь иргэн бол одоо шинжилгээний хариугаа шууд автомат эмнэлгүүд хоорондоо шилждэг болж байгаа. Дамжуулдаг. Хоёрт нь бол өрхийн эмнэлгүүдийг чинь маш их тайлан бүрдүүлдэг гэсэн байна. Баг 50 хэдэн тайлан. Тэр нь би 38 тайлан гэж бойлуулж байгаа. Ингэснээр нөгөө нэг яг эмч хүн чинь хүн үзэх тусламж үйлчлэгэнд л анхаарах хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол энэ тэндээс баахан тайлан нэхэл зовоогдох зүйл биш байхгүй. Тэгэд бачуугартай холбоотой хүмүүс бас л ингээл хоёр хуваагдаад байгаа юм шиг бол харагдсан. Гэхдээ дээдлэх нь бол яг түүнийг дэмжиж байгаа гэдэг нь бол харагдчихсэн. Одоо ингэж ажил аваад удаагүй байж үнэхээр сайн ажиллаж яа мундаг байна гэл магтж байгаа хүмүүс байна. Нөгөө талдаа бас түүнийг муулж байгаа ч хүмүүс бас байх шиг бол харагдчихсан. Тэгээд та хэд маань энэ асуудал дээр яг юу гэж бодож байгаа вэ гэдгийг маань хаан комент хэсэгт бичээрэй. Одоо бүгдээрээ улс төртэй холбоотой хамгийн сүүлд яригдах сэдв рүүгээ орж байна. За энэ нь болохоор
ерөнхийлөгчтэй холбоотой мэдээлэл байгаа. За яг энэ мэдээг Монголын мэдээ гэдэг Facebook хуудаснаа өчигдөр буюу 5 сарын 25-ны өдөр оруулсан байсан. За энэ дээр яг юу гэсэн бэ гэхлээр ерөнхийлөгч маань ийм л уян зөөлөн хүндээ алтар тэгчүүдийг хараад нулимс туслууллаа гэдэг нэг бичлэг орсон байгаа байхгүй. За энэ бичлэг дээр ингээд харахад яг ингээд уйлж байгаа мó үгүй мó гэдэг нь харагдаагүй. Гэхдээ ер нь л нэг одоо ингээд юу гэдэг нулимсаа арчиж байгаа юм шиг те яг тэгэж бол харагдчихсан. Мөнгөн цэцэг. Энэ сэдвтэй холбоод ярихад одоо нөгөө их үрсийн баяр болох гээд алтар тхийн одонгуудаа гартуулж бол эхэлсэн мэлээ. Тэгэд яалтчгүй нөгөө нэлээд олон хүмүүс байдаг юм шиг байлаа шүү дээ. Тэгэл яг эхний өдөр тэр дүргийнхэн дараагийн өдөр тэр дүргийнхэн гэл ингээд хуваарлаад явцдаг юм шиг бол харагдсан. Тэгээд энэ жил бас гайхалтай одонгоор ингрэм илэж байгаа гайхалтай ээж нартай томоос том баяр хүргэе. Алтар тхийн ходан гартуулж байгаатай холбоотой нэгэн хөөрхөн бичлэг сошиалээр цэцэгдээд маш олон хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээж байгаа гэдэг нь бол харагдчихсэн. За энэ бичлэг дээр ээж нь алтар тхийнхээ ходан гартаж аваад гарч ирсэн чинь цэрэгт татагдсан байсан хүн хүндэт харуулын байран дээр зогсож идэг. Тэгээ мэдээч хэрэг ээж нь яаж зүгээр бахан хүүгээ хараад очоод үнсэж байгаа гэдэг нь бол харагдчихсэн. Тэгээд хүн яалтчгүй ажиллаа хийж байгаа учраас огт хөдлөхгүй байгаа гэдэг нь бас харагдчихсэн байгаа. Тэгэд үүнээс нь хамаарад манай сайтууд ээж хүү хоёроос л ярилцлага авсан бэлээ. Тэгээд яг тэр сошиалээр орсон хөөрхөн бичлэгийг нас та нартай хүргэе. Бүгдээрээ дараагийн ярих сэдв рүү орж ийн. Энэ сэдв нь үеийнгийн дээрлэгэлттэй холбоотой нэгэн сэдв байгаа. За сүүлийн хэд хоног яг дуучин Дуйлмын одоо орсон подкастын нэг хэсгэнд цэцэгдээд бүр ингээд олон хүмүүсийг шуулж байгаа нэг юм хэрэг бол болоод байгаа. Тэгээ миний харснаар Facebook дээр, Instagram дээр, Threads дээр гэд бүх платформ дээр ороод за орохдоо бүр маш олон хүмүүсийн хандлтыг аваад маш олон хүмүүсийн шүүмжлэлийг дагуулж исэн гэдэг нь бол харагдчихсан. За яг энэ хэсэг дээрээ юу гэж ярьдаг вэ гэхлээр би ингээд 10 жилд байхдаа хөвгүүдтэй их ингээд нийлдэг байсан. Тэгээд нөгөө ангийнхаа хүүхдүүдийг 0-д оруулаад зодддаг байсан. Тэгээд одоо ингээл байнга л нийгмийн ажилтнаа дуудагдж идэг. Тим хүүхдээсэн хамгийн гол нь ээж захирал учраас тэгэл өнгөрчдөг байсан гих мэтчлэнтэй. За тэгээд тэнгүүтээ бас хичээлээ ерөөсөө хийдгүү хичээлээ тасалдаг байсан гих мэтчлэн нэг тиймэрхүү зүйлийг ярьж байгаа нэг бичлэг байгаа хгүй. Эрэгтэй хүүхдүүдтэй найзалдаг. Өөр ангийн хүүхдүүд 0-д зодчоол тэгэл менежертэй дутагдал ээж сургуулийн захирлын захирал байсан юм чинь. Ээж захирал юм чинь гэдэг. Хэлдэ суудаггүй. Хичээлээ тасалдаг. Мэдээж яг энэ бичлэг нь олон хүмүүсийн уур бухимдлыг хүргэж байгаа гэдэг нь бол харагдчихсан. Одоо жишээлбэл энэ Гант Дэлгэр гэдэг хүн өөрийнхөө Facebook дээр яг энэ бичлэгийг оруулсан байгаа байхгүй. Тэгээ тайлбар хэсэг дээрээ бичлэгийн цацаагүй болохоос айлын хайлаж өссөн хүүхдүүдийг зодож дээрлэгдэг нэгэн байжээ. Багш нарын ч дийлдэггүй яаж зарцсан амтан байсан бэ nooш гэдэг байдлаар энэ бичлэгийг оруулсан байгаа байхгүй. Тэгэд энэ бичлэгийг одоо жишээлбэл 43 мянган хүн үзсэн байгаа. Гэхдээ одоо энэ хүний бичснээр болохоор бичлэгийн цацаагүй болохоос гэж бичсэн байгааз яг тэр үндсэн гол бичлэг дээрээ яг энэ хэсэг нь байсан юм уу байгаагүй мó гэдгийг бол би бол мэдэхгүй байна. За тэгээд мөн яг энэ бичлэг дээр энэ Дагна гэдэг хүн өөрийнхөө Facebook дээр бас нэг бичлэгийг хийж оруулсан байгаа. За энэ бичлэг дээрээ сургуулийн хүчирхийлэл үйлдэж байсан бол амаа хамхиж айж явах ёстой босуу. Энэ явж бахархаж ярих зүйл бол биш ээ гэдэг одоо тайлбартаар яг энэ бичлэгээ бас хийсэн гэдэг нь харагдчихсан. Хэрвээ чи эрэгтэй хүүхдүүдтэй 10 жилийн найзлаг байсан бол лаг юм шиг те эсвэл амар тийм гоё юм шиг те тийм одоо ойлголт төгс юм уу? Ээл нэг хүүхнүүд гарч ирснээр л бистэй амар шүтэйсэн. Хүн зоддог байсан. Би ч тэл баг өөрөө эмэгтэй гэдэг юм битдгүй байсан штэ. Гэл яриад тахаа энэ удаа яг яа игээд байгаа ямар шувчиртай юугийн бахархаад байгаа. Гадны улс орн чин дээр сургуулийн хүчирхийлэл үүдэлжсэн хүмүүсийг бүр амар бүр ингэж юм бүх юмд хаалт тавьд юм билээ ш. Тэгсэн чинь манад бүр ингээл тэрийг амар бахархсан те. Би тэгдэг байсан. Би бол баг эрэгтэй хүүхэд байсан. Тэгэл эрэгтэй хүүхдүүдтэй найзалдаг байсан болохоор лаг юм уу эсвэл би амар юм эрэгтэйлгүй жаад одоо ийм гоё эмэгтэй болцсон байна гэх гээд байгаа юм уу? Яг яа нэгээд байгаа ингээ хүмүүст амар ингээ хүүхдүүдэд маш муухай үлгэр дуурайл үзүүлж байгаа байхгүй юу? Энэ
мөрчлэн хүмүүс яг иймэрхүү одоо үеийнгийн дээрлэлт хийдэг байснаа бүр ингээд бахархах зүйл юм шиг ингээд яриад сууж штэ гэдэг байдлаар нэлээд шүүмжлэлтэй бол хандж исэн. Тэгээд уг асуудлаас бас хамаарад хүмүүс яг нэг Шангрилагийн тэгээ үеийнгийн дээрлэлийн талаарх асуудлыг өсгөж гаргаж ирсэн байгаа. Одоо яг миний харснаар яг тэр нэг Шангрилагийн хүүхдүүдийн үеийнгийн дээрлэлт гэл сошиал дээр нэлээд болж исэн штэ. Яг тэр үеэр өөрийнхөө дуу хоолойг хүргэжсэн нэг охин байгаа хгүй. Тэр охин бас яг энэ асуудлаас хамаарад өөрийнхөө сошиал сувг дээрээ бас нэг бичлэг хийсэн байлээ. За тэр бичлэг дээрээ болохоор энэ мэтчлийн ийм хүмүүс ингээд байгаа учраас одоо тэр Шангрилагийн тэр хэрэг үйлцэн хүүхдүүд чинь одоо яг л энэ дуйлам шиг яг л ийм болох байхгүй да гэдэг байдлаар бичлэг хийсэн байгаа байхгүй. What the fuck? Одоо яг үндэ би энэ талаар ярих гоогүй энэ чайл хэдийн насанд хүрсэн хүн. Гэхдээ би энэтэй холбоотой юм бол ярих гэж байна. Одоо миний толгойн дэш дээ Шангрилагийн харахнууд бол нэг иймэрдүү хүмүүс л болж өснө. Яг ерөөсө тэрийг ухамсарлдаггүй, энийг буруу зүйл гэдгийг ойлгодоггүй, энийг ингээд олон нийтэд зарлаад явчихдаг. Ер нь тэнгийн хүнд гайхуулах гэдэг. Шангрилагийн тэр хүүхдүүд гээд ярьсных энэ талаар одоо нэмэлт мэдээлэл ямар нэг юм ерөөсөө дахиж гарч ирээгүй байгаа. Тэгээд миний яг өмнөх бичлэг дээр нэг хүүхдээс асуусан байсан л да. Ихчээ тэр хэрэг яг юу болсон бэ? Та тэр хэргийн талаар яриад өгөөч гэсэн байсан. Тэгээд энэ хэрэг яг яасан те мэдгүй ингээд тодорхойгүй сайтууд нь ч ингээд ямар нэг мэдээлэл өгсөн юм байхгүй. Цагдаагийн байгууллагаас ч гэсэндээ мэдээлэл өгсөн юм байхгүй. Ингээд яваад байгаа. Тэгээд хизээ нэгэн цагт энэ хэрэг нь ингээд шийдэгдээд мэдээлэл өгөх байлгүй дээ гэд хараад л хүлээгээд бас байж байна. За одоо манайхаа бүгдээрээ яг энэ бичлэгний миний хамгийн ярихыг хүсэжсэн одоо сэдвүүд рүү орж ийн. За энэ нь бол мэдээж хэрэг марафон, Morning Star тандартай холбоотой мэдээлүүд байгаа. Тэгээ бүгдээр эхнээс нь ахуулаад Старатай яриад явцгаая. Тэгээд яг он цаг хугацааны дараалал нь яриад явъя гэж бодож байна. Хамгийн эхлээд 5 сарын 22-нд Social Park дээр Morning Star-ийнхний тоглолт бол болсон байгаа. Тэгээд би бас яг тэр тоглолтыг үзнэ гэж та нартай хэлжсэн шүү дээ. Тэгээд яг үзэгчдийн нэг хэсэг болж чадсандаа бол үнэхээр их талархсан. Тус тоглолтыг бол яг нэг 30 мянган хүн үзсэн бэлээ. За өөрөө тэрийгэ тайзан дээр байхдаа зарладаг. Миний бодлоор яг ийм хүн хамгийн дуртай, хамгийн хийж чаддаг зүйлээ хийхээрээ хамгийн кул, хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн хөөрхөн харагддаг гэж би боддог байхгүй. Яг тэр үеэр би тус хамтлагийн бүх гишүүдийг яг тэгж бол харсан. Тэр бөмбөрчин залуу, тэгэл тэр хоёр гитарчин, төгөлтөр хуурч залуу гэлтэй бүгдээрээ бүр үнэхээр кул, мэдээч хэрэг дуучин азаага бүр дуртахгүй байхын аргагүй бүгдээрээ үнэхээр хөөрхөн үнэхээр гоё бол харагдчихсэн. Тэгээд тус тоглолтын дээр азааж гисэн ингээд өөрөө маш их ингээд баярлаад уйлж байгаа гэдэг нь харагддаг. Бас нэг гитарчин залуу нь болохоор аавда зориулаад ааваа ингэ та байхгүй ч гэсэндээ би чадсан шүү гэд ингээд зарлаад бас уйлж ирсэн. Тэгээд үнэхээр одоо үгээр хэлэх аргагүй гэх юм уу та тий. Надаа хиний азаагийн бас маш гоё давуу талтай зүйл нь гэх юм бол үзэгчдтэй аюу хөрх юм хайртай шүү гэдгийг илэрхийлдэг юм лээ. Байсгээл хайртай шүү гэл баярлалаа та нартай хайртай шүү гэл яг тэгэж хэлж байгаа нь бол үнэхээр хөөрхөн байсан. Тэгээд би ч гэсэн яг бичлэгээрээ дамжуулаад намайг үздэг энэ хөөрхөн үзэгчдтэй бас хайртай шүү гэдгийг илэрхийлж явах хэрэгтэй байна гэж бодгдсон байгаа. Бас яг миний харснаар тус хамтлагийн тоглолтыг одоо үзэж байгаа үзэгч нарын хувьд гэх юм бол дийлэнх нь 10 жилийн хүүхдүүд маш их байгаа гэдэг нь бол харагдчихсан. Тэгэхээр ер нь бол Morning Star-ын одоо сонсогч нар бол яг юм жоохон залуу үеийн илүү байд юм болов уу гэж би хувьдаа бодсон. Яагаад гэх юм бол би ингээд яг зэрэг ингээд 3 тоглолт үзчихлээ шүү дээ. A Sound, Morning Star, Тандрыг үзсэн. Тэгэхэд яг Morning Star-ын үзэгчд бол бүр хамгийн залуухан тим хүүхдүүд бол байсан. Яг ингээд үзэгч нарыг хараад би ямар хөөрхөн жоохон хүүхдүүд вэ гэд мэдгүй надад нэг юм хөөртөн харагдчихсан. Яг тэр үзэгч нар нь тэгээ айгүй хөөрхөн юм хүүхдүүд байгаа гэдэг нь бол харагдчихсан. За дараагийн яригдах зүйл маань 5 сарын 23-нд марафон буюу одоо Улаанбаатар хотын автомашингүй нэгэн гайхалтай өдөр болсон байгаа. Тэгээд бараг жил болгоны энэ өдрийг хүмүүс айгүй их ингэж хүлээдэг, айгүй их юм ач холбогдол өгдөг, гэр бүлээрээ гоё одоо ингэлтэй автозамаар ингэж алхдаг ч гэдэг юм уу да тий. Нэг юм гайхалтай өдөр болдог юм шиг бол харагдаад байдгийн. Тэгээд яг тус өдөртэй холбоотой яригдах зүйл маань гэх юм бол энэ жилийн марафонд бүр маш олон хүмүүс оролцсон байлээ буюу 46 мянган хүн одоо тус марафонд гүйсэн гэж байгаа байхгүй. Энэ бол үнэхээр их тоо байгаа зү тий. Тэгэд урд өмнөх жилүүдийн одоо марафоны рекордыг эвцэн гэж бол би бодож байгаа. Тэгэд яг юм нүг гараанаас ингэж гарч байгаа нөгөө юм бичлэг угаас явдсан шүү дээ тий. Тэр бичлэгийг харахад л бүр ийм олон хүн үү гэж бодогдохоор бүр тийм их хэмжээний хүмүүс оролцсон гэдэг нь бол харагдчихсэн.
Энэ бол үнэхээр гайхалтай байгаа зү тэ. Тэгэд энэ марафонд оролцсон бүх хүмүүс бол үнэхээр ялагчд. Тэгээд та хэд маань хэрвээ гүйсэн хүн байх юм бол та нар маань бүгдээрээ чадсан шүү гэд томоос том бүгдээрээ бас баяр хүргэцгээе. Мэдээж тэгээд марафонтой холбоотой яригдах зүйл гэх юм бол тэр марафонд гүйж байгаа хүмүүсийн хувцлалтуудыг бол дуртахгүй байхын аргагүй бүр янз бүрийн хувцтай хүмүүс гүйж байгаа байхгүй те. Зарим нь бол ингээл яг ийм костюмтэй пижактай гүйж байгаа хүмүүс байна. Үндснийхээ хувцыг хүмүүс байна. За тэгээ бүр солонгос үндсний хувцтай гүйж байгаа хүмүүс харагдчихсэн. За зарим нэгэн ээж нар хүүхдүүд тэгээ те яг ийм нэг за одоо тэр юу гэдгүүлээ нэг юм баг хувц одоо юу гэдэг юу ч хэлэх юм болоо. За би үгүй энэ дээр ингээд зургийг оруулчээ. Нэг юм хөрх ингээд динозаврын ийм хувц өмсгөл хүүхдүүдтэйгээ гүйж байгаа гэдэг нь бол харагдчихсан. Тэгээд миний харсан бас нэг айгүй юм хайр татсан зураг бол яг нэг юм өвөө эмээ хоёр хөтөлцөөд хамт гүйж байгаа гэдэг нэг зураг явж ирсэн шүү дээ. Та хэд мань харсан уу? Тэр бол бүр үнэхээр хөөрхөн зураг байсан шүү дээ. Бас яг марафонд гүйж байгаа хүмүүсээ дэмжиж байгаа хүмүүс үнэхээр хөөрхөн харагдчихсан. Энэ удаагийн нэг юм онцлог зүйл нь гэх юм бол айгүй гоё бөмбөр тоглож илээ. Хүмүүс ингээд марафонд ингээд явж ингээл дэмжээл маш гоё ингээ бөмбөр тоглоод тэр бол үнэхээр бас миний хувьд үнэхээр гайхалтай харагдчихсэн шүү. Яг энэ марафонд гүнжийн хувц өмсөд гүйж байгаа тэр нэг залууг бол төрөхгүй байхын аргагүй. Тэгээд бүр ингэж бараанд ороод ирэхэд нь сайтууд хүртэл бүр яриа авсан байхгүй те. Яагаад ийм хувц өмссөн юм бэ гэл яриа авсан гэдэг нас харагдчихсан. 2018 оноос хойш гүйж байгаа. Тэгээд дандаа 10 км гүйдэг. Нодлонгоос эхлэж байгаа хөвгөлтэй байдлаар гүйж үзье гэж бодсон юм аа. Бас бусдын анхаарлыг татах үүднээс л ингэж хэлээ те. Марафонтой холбоотой бас нэг яригдах сэдв гэх юм бол ютубер Мишельтэй холбоотой байгаа. За тэрээр 21 км-т гүйгээд за тэгсэн чинь түүнээс зөв цэгийн минус очоод ингэж ярилцлага авсан байгаа байхгүй. За ингэж 21 км-т ингэж гүйхэд ямар байваа, яг яава, ивэ гэдэг ингэж ярилцлага авсан чинь ингэж Мишель бол хариулдаг л да. 21 км бол тийм бол амаргүй байна. Гэтэ намайг ингэж гүйхэд нөлөөсөн зүйл бол бурхан бол маш их нөлөөсөн. Хэрвээ бурхан байгаагүй бол би ингэж гүйж чадахгүй байсан гэдэг байдлаар тэр ярилцлага өгсөн байгаа байхгүй. Километрт гүйгээд баринд орсон баяр хүргье. За баярлаа. За хэрвээ чанга идэв байна. Би бол яг үнийг хэлэхэд өөрөө бол 21 км бол хизээж гүйж чадахгүй. Тэгээ ер нь бол бурхны хүчээр л давлаа. Тэгээд өмнөөс нь хамаарат хүмүүс нэлээд талсж байгаа гэдэг нь бол харагдчихсан. Нэг хэсэг нь болохоор чи өөрөө л ингэж гүйсэн шүү дээ. Юу бурхан яриад байгаа юм бэ гэж харж байгаа хүмүүс байна. Нөгөө талд болохоор хүн одоо шашин шүтггүй юу гэдэг нь тэр хүний ирэх юм аа. Та нарт бол энэ охиныг ингэж шүүгээд байх те. Энэ охиныг ингэж хилээд байх ирэх бол байхгүй шүү гэдэг байдлаар бас тэгж хэлж байгаа дуурж байгаа хүмүүс бас байна. Марафоноос гадна тус өдөр бол яг юм автомашингүй өдөр болгоод зарладаг. Тэгээд манай гэр бүлийн хувьд ч гэсэндээ ингэ талбай дээр очиод ингэ юу болж ин сонин сайхан сонирхоод маш гоё нэг өдрийг бол өнгөрөөсөн байгаа. Тэгээд бас яг тус өдөртэй холбоотой нэгэн сенсац болсон нэг сэдв гэх юм бол яг машин зам дээр ингэ дэвсгээд ном уншиж байгаа охины тэр зураг бол ингэ сошиал дээр маш их бол явсан. Хэрвээ та хэд маань Facebook Threads ашигладаг бол аль үшээний харсан болов гэж бодож байна. Хэрвээ хараагүй байх юм бол би бас энд ингэ зургийг нь оруулчихъя. Яг энэ сэдвээр бас л хүмүүс талсж байгаа гэдэг нь бол харагдчихсан. Зарим нь бол тэг үнэхээр юм сонио харагдаж байна, тэнийг харагдаж байна. Одоо ингэ худлаа нэг юм ингэ одоо юу гэдэг гой харагдах гад ятцсан ч гэдэг юм уу да те. Ер нь нэлээд шөөмжилж байгаа гэдэг нь бол харагдчихсан. Зарим хүмүүс болохоор болж штэ айгүй күүлэн гой харагдаж чинь те гих мэтчлэн тэр охиныг дэмжиж байгаа хүмүүс бас байсан гэдэг нь бас харагдчихсан. За тэгсэн чинь сүүлд яг энэ охиноос сайтаас очоод ингээд ярилцлага авсан байхгүй. За тэгээд яагаад ингээд твитгэр болсон юм бэ гэсэн чинь одоо Монголдо жилд нэг л удаа автомашингүй ийм гой өдөр ингээд зохион байгуулагддаг. Тэгээд би зүгээр л тэр өдөр ингээд хүснээ хийгээд те зүгээр ингээд дэвсгэр гой ингээд номоо уншаад ингээд бол ингээд хөвцэн. Тэгээд үүн дээр ингээд гоёор хандж байгаа хүмүүс ч байна. Сүргөөр хандж байгаа ч бас хүмүүс байна. Намайг яг тухайн үед ингээд хөвтөж яхад бол зарим хүмүүс өстой гоё шүү, гоё харагдчих шүү, хичээтэй гоё шүү гэж дугуйтай хүүхдүүд тэгэж ингэж зуржсэн, тэгэж хэлж байгаа нь бол надад маш гоё санагдчихсэн. Гэхдээ шүүмжилж байгаа хүмүүсийг бол жоохон ойлгоогүй. Тэгээд үүн дээр манай аав бол те зүгээр петитоо гэж бол маань хэлсэн ингээд ярилцлагаас өгсөн байлээ. Өдрийг машин явахгүй штэ. Тэг юм чин ингээ үедээ ингээл төвжирч идэг те сигналаа ингээл чанга дуурч идэг. Хүн бол ингээл бужигддаг газар тэнд хөвтнө гэдэг чинь нэгтлээ бас нэг жилдээ ганцхан гэдэг утгаараа ч юм уу солон гой мэдрэмж ясан. Зүгээр л хүссэн юм а хийсэн.
автомашингүй төртэй холбогдох дараагийн ярих сэдв нь юу гэх юм бол 11 настай хүүхэд DJ хийж байгаа гэдэг нас харагдчихсан. Энэ бол бас үнэхээр гайхалтай бас юм сонирхолтой мэдээ байгаа зү тэ. Тэгэд одоо би яг тэр хүүгийн бичлэгийг эндээ бас оруулчих юм. За тэгээд мэдээж маш олон хүмүүс тус өдөр Монгол үндэснийхээ хувцсыг буюу дээлээ, Монгол цамцаа, хантаазаа өмссөн гэдэг нь бол харагдчихсан. За энэ нь яагаад вэ гэхээр яг тэр өдрийн оройн нь таандрын тоглолт болсон байгаа. Тэгээд таандар бол яг тэр тоглолт үзэж байгаа хүмүүстээ яг ийм хувцастай ирээрэй гэдэг одоо дресс код өгсөн шүү дээ. Тэр дресс код нь болохоор Монгол үндэсний хувцс гэдэг одоо тийм одоо Монгол үндэснийхээ хувцастай тоглолтоо үзэж шүү гэдэг тийм мессеж өгсөн юм байхгүй. Тэгээд хүмүүс яг тэр таандрын тоглолт дээр очихоос өмнө автомашингүй өдөр яг тэр Монгол үндэснийхээ хувцастайгаа дээлтэйгээ явж байгаа гэдэг нь бол харагдчихсан. Тэгээд үнэхээр гоё бол харагдчихсан. Гадуур ингээл явж байгаагууд яг л нэг юм Монгол үндэсний хувцастайгаа явж байгаа одоо залуучуудыг тэр хүмүүсийг харах бол маш гоё санагдсан. Тэгээд бас нөгөө талаас гадуур явж байгаад Монгол үндэснийхээ хувцсыг өмссөн хүмүүсийг хараад энэ яг та нарын тоглолт үзэх юм байна гэдэг нь бол шууд ингээд харагдчихсан л да. Тэр хүмүүс ингээд шууд мэдчихсэн гэх юм уу. За би ч гэсэн яг тэр өдөр бол яг Монгол үндэснийхээ одоо цамц хантаазаа өмсөд бас явсан байгаа. Тэгээд мэдээж хэрэг таандрын тоглолтын хамгийн гоё нэг хэсэг нь бол мэдээж хэрэг үзэгчд нь Монгол үндэснийхээ хувцастай байна гэдэг бол үнэхээр гоё санаалсан, бас үнэхээр гоё харагдчихсан. Тэгээ энэ ташрамд гэд хэлэхэд ер нь тэр тоглолтыг үзсэн хүмүүсээ та нар бүгдээрээ маш хөөрхөн харагдчихсэн шүү манайхаа. За одоо бүгдээрээ яг энэ сэдвэрээ ингээд таандрын тоглолтын талаарх сонин сайхан руугаа оръё. Яг энэ тоглолт бол нэлээд ярих юмтай ийм тоглолт бол боллоо шүү дээ. Маргааш нь бүр ингээд сошиал дээр бүр ямар ч олон пост одоо бичлэгүүд яваад байв, ямар ч олон юм хэл ам бас гарав. За би яг үүн дээр өөрөө яг боддоор очиж үзсэн хүний хуваар та нартай юу болсон бэ гэдэг талаар мэдээлэл хүргэе гэж бодлоо. За яг миний харснаар, миний өнцгөр бид нар өөрсдөө цагийн менежмент маш муу байна. Тэрнээс болоод тэр асуудал бол нэгдүгээрт үүслээ. Хоёрдугаарт яг тэр тасалбарыг борлуулж байгаа шопингийнхны хувьд бас жоохон алдаа гаргасан болов гэж бол би харж байгаа. Яг энэ тоглолт маань өөрөө 7 цагт эхэлнэ. Гэхдээ 3 цагт хаалга нэгднэ гэдэг уул найл үшэнэ зарлчихсан байсан байхгүй. Гэхдээ бид нар дийлэх нь бол цагаа тулгаж очсон. Тэгээд энд маш том алдаа байна гэж бол би харсан. Цагтаа орж ирсэн хүмүүсийн бичлэгийг ингээд хийцэн байсан мөлий. Тэгээд яг тэрийг тоглолтын төгсгөл бас ингээд тэр том дэлгэцээр ингээд харуулдаг байхгүй. За тэгэхэд маш цөөхөн хүмүүс цагтаа ирээд орсон гэдэг нь бол харагдчихсан. Тэгэхээр хамгийн том асуудал бол яг үзэгчдэд одоо өөрсдөд нь байгаа юм шиг бол надад санагдсан л да. Би гэхдээ яг эрт очих боломж байсан. Гэхдээ хамт үзэх нүуний найзаа хүлээж аваад 6 одоо 30 үед яг оцсон байгаа байхгүй. Яг найздаа бичсэн чатаар одоо ингэж ирж ийна гэж бичсэн чатаа харангуут яг 18 цаг 30 минут үеэр би яг найз руу чат бичсэн байгаа байхгүй. За тэгээд яг орсон ч яг тоглолт эхэлсэн байсан. Тэгээд яг тоглолт эхэлсэн байсан учраас шууд ингэж бичлэг хийгээд эхэлж байгаа шүү дээ. Тэгээд бичлэг хийгээд эхэлсэн цагаа харсан чинь яг 19 цаг 40 минут болж ирсэн байхгүй. Тэгэхээр би 6:30 гэж очиод очрлсоор хагаад бугуувчаа зүгээд орох хүртлээр би бол яг цаг 10 минут болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр яг бусад хүмүүс маань бүр л одоо надаас хоошоо очиод тэгэл очрлсоор хагаал тэгэж одоо орсон болов. Гэхдээ тэрэн дээр нөгөө шопингийнхны зүгээс одоо нүуний тасалбар тий бугуувч нь дууссан гэдэг асуудал бол гарсан байлээ. Яг намайг орсны бас дараагаар бол гарсан байлээ. Гэхдээ тэр бол бас нэлээд том асуудал юм шиг санагдаж байгаа. Тэрнээс нь болоод тэр гадаа ингээд очор дараалан бүр ингээд иймх замраагүй байдал үсээд яхаа мэдхгүй болоо. Тэгээс үүлдээ яг тэр нэг одоо нүуний зохион байгуулж байгаа хүмүүсийн нэг л бүгдийг нь оруул гэдэг шийдвэр гаргаад ингээд оруулсан юм байлээ штэ. Дээр гарсан одоо зохион байгуулалтынхны одоо бас нэг алдаа гэх юм бол хүмүүс шопингоос болон бокс офисоос тасалбаруудаа худалдаж авсан байгаа хгүй. За тэгсэн чинь мэдээч хэрэг дийлэх хүмүүс шопингоос ингээд тасалбараа худалдаж авсан байгаа штэ тий. Яг тэрийг бас бодолцох хэрэгтэй юм шиг надад санагдсан л та. Яг ингээд хоёр талд ингээд 8 асар нөгөө талд нь бас 8 асар гэд ингээд 16 асар байгаа хгүй юу. Нэгтлийн 8 асрын 4 нь бокс офис 4 нь болохоор шопинг байгаа хгүй. Тэгээд яг тэр бокс офисын 4 асар бол үнэхээр очор багтай
байсан. Яг тэр бокс офсоос одоо дамжуулаад тасалбараа авсан хүмүүс бол нэг худаг угаасаа гэлскэс ингээл очрлол ингээл аваад орчиж байгаа байхгүй. Гэхдээ Shopee-гоос авсан тэр 4 хасар бол маш урт очртой бол байсан. Тэгээд яг тэн дээрээ бас менеж хийх хэрэгтэй юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Магадгүй одоо яг нэг талын тэр 8 хасрын хоёрт нь л бокс офс тэгээд 6-т нь Shopee ч юм уу да тий. Яг тиймэрхүү хуваарлалт хийх зүйл дээрээ бас алдсан болов гэж бол би харсан. Гэхдээ миний хувьд болохоор яг энэ тоглолт тий яг энэ зүйл дараагийн уран бүтээлчд бас яг таандарт өөртөнч гэстэндээ маш том зүгээр сургамж болсон байх л гэж бодож байгаа. Нөгөө талаасаа бид нар тэр цаган дээр бүр маш том алдаа гацтэй тий. Яагаад гэх юм бол бид нар төв цэнгэлэг хүрээлэнд анх удаа тоглолт үзээгүй л байхгүй тий. Урд өмнөх жилүүд дээр дандаа л тийм асуудал гардаг гэсэн штэ. Яг л бүгдээр ингээл очрлсаргаал тоглолт нь эхлээл тэгэл хүмүүс өөрсдөө ингээл уурлал бухимдаад өмнөх бас л алдаа дахиад л тавтагдаад л гараад байгаа байхгүй. Тэгэхээр бүгдээрээ цагийн менежмент дээрээ л жоохон ажиллажуул гэж одоо бидний хувьд л яг тэгж л бодогдож байна. Тэгээд тоглолтын хувьд бол бүр ярих юм байхгүй. Үнэхээр гайхалтай гоё тоглолт бол болсон. Тэгээд яалтчгүй би өөрөө нүг таандрыг маш олон жил сонсож байгаа байхгүй юу. Ялангуяа юм нэг гоё урам зориг өгөх дуунууд байдаг шүү дээ тий. Яг ковидын үеэр ингээл гэртээ дасгал хийгээл таандрыг бол үнэхээр сонсдог байсан. Тэгэл дагааш дуулаад бүр үнэхээр гоё байсан. Гэхдээ миний нэг таамаг бас зөрсөн. Манай найз болохоор урд нь таандрын тоглолтыг үзэж байгаагүй юм лээ. Тэгээд манай найз яг цагтаа эхлэх бахта ингэх бахта гэд ихтэн бэ. Цагтаа эхлэхгүй хаа гэлтэнгүүтээ цагтаа эхэлсэн ч гэсэндээ урд нь ингээд нүг одоо бидний ярьдгаар тий жоохон муухай гарч юм нүг панчаан гэж яриад байдаг штэ. Өөр уран бүтээлчд ингээд гард юм а тэгэхээр хоцорч орсон ч яах вэ гэл би бүр найздаа тэгжсэн чинь яг үүндээ цагтаа эхлэхдээ таандэр өөрөө бүр эхлүүлж байгаа байхгүй юу. Тэр бол үнэхээр бүр гоё исэн. Бусад уран бүтээлчд бас яг ер нь ингүүл айгу зүгээр юм байна гэж бол бодгцсон л доо. Би яг өмнөх жилийн тоглолтуудыг ингээд харахаар яг тэр панчаанууд нь бүр ингээд маш урт байгаад идэв штэ тий. Бараг хинийхэн тоглолт нь мэддэхгүй ингээд маш олон хамтлаг дуучид гарч ирээд дуулаад өөрөө бүр хамгийн сүүлд гарч ирээд байдаг. Гэтэл таандрах ерөөсөө тийм биш байгаа нь үнэхээр гоё исэн. Гэхдээ таандрах гэлтгүүгээр ер нь A sound за тэгээд Morning Star гуруула бүр яг энэ асуудал дээр бүр маш зүв байсан. Яг хэний тоглолт юм бэ гэдгээ үзэгчдтэй мэдрүүлж чадсан гэж бол би бодож байгаа. Яагаад тэгэхээр яг тэр нүг бидний ярьдгаар тэр панчаан гэдэг уран бүтээлчд маш зөвхөн. За тэгээд тэр хүмүүс нэг хитгэн дуудуулаад яг хамгийн гол одоо бид нар бол ингээд тоглолт үзэхдээ яг тэр уран бүтээлчдийн өөрсдийн дууг л яг үндэ сонсгож л очиж байгаа штэ. Тэгэхэд яг бүтэн тэр тоглолтоо өөрсдийнхөө дууг өөрсдийнхөө уран бүтээлээ гаргаж бол үнэхээр чадсан шүү. За тэгээд буцаад таандрынхаа тоглолт руу ороход бас яг тэр нүг бусад уран бүтээлчтэйгээ маш гоё ингэж одоо хавчуулж маш гоёор гаргаж ирж чадсан юм шиг бол надад санагдсан. Өөрөө ингээд дуулж байгаад одоо нөгөө хамт дуулдаг одоо хишиг далаач гэдэг юм уу да тий. Тэр дуучидтайгаа хамт дуулж байгаа. За тэгэл яг завсраар нь өөр нэг уран бүтээлч гарч ирээд гэтээ тэр уран бүтээлчт нэгээс хоёрхон л дуулж байгаа байхгүй. Ерөөсөө тийм их биш. Тэр яг нэг гол тий яг хэнийг үзэх гээд байна вэ гэдгийг маш гоё мэдэрч ойлгож энэ тоглолтыг хийсэн болов гэж бодож байгаа. Тэг яг тэр уран бүтээлчт нь ингээд завсраар нь гарч ирээл ганц хоёр дуулаад тэгэл дахиад та нар өөрөө гарч ирээл гэх мэтчлэн бүр үнэхээр гайхалтай тоглолт хийсэн. Тэгээд би бол таандрыг үнэхээр тулгачлаа л гэж бодсон. Бүр үнэхээр гайхалтайсан. Шинэ хэрэг л байгаа юм шиг байна. Дээд шин хүний хооч. За одоо хэсэг Өвсөй ахаа өрчөнд бүгд цацж чатэр наам гişer orada tapımın bütçeler işte önce şurada kendini doğada kurtum başın zorda oğlum hakkı Тэгээд тоглолттой холбоотой одоо ховж юу гэх юм уу сонин сайхан гэх юм бол дуучин болттой бас уулна тэр нэг дуун дээр нь хамтарсан бэлээ. Гэтээ дуучин болт тэр тоглолтын дээр нь бол ирээгүй ялцчгүй гадагшаад ажилтаа улмаас ирч чадаагүй гэдэг өөрөө бол хэлж илээ. За тэгсэн чинь дуучин болтыг ямар ажилтаа байсан бэ гэсэн чинь дуучин болтын хүн гадаадад одоо сургуулаа төгсөөд яг тэр хүүгийнхаа төсөлтийн баярлуу бас явсан бэлээ. Тэгээд ийм гайхалтай мэдээ бас байгаа. Одоо жишээлбэл энийг нь болохоор Mongolic гэдэг одоо Facebook хуудаснаа оруулсан байгаа байхгүй. За үүн дээр миний хайртай
том хүн ингээд сургуулаа төгслөө. Цаг хугацаа ч хурд юм да. Сайхан төвөрт байсан хүмүүс эм том залуу болоод сайхан найз нөхөдтэй болж нэр хүндтэй мундаг сургуулаа төгсөж чадлаа гэдэг ийм мэдээлэл бол явж исэн. Тэгээд дуучин болтын хүүнээс ингээд дуучин болттой маш адилхан царайтай нэг хүү байлээ шүү дээ, тий. Дуучин болт бол ууг нь ирэх ёстой юм байна. Тэгээд яалтч хүүгийнх нь нөгөө нэг одоо энэ баяртай давхцаад бол ирч чадаагүй. Тэгээд хүмүүсийн бас нэг хүлээж исэн хүн юм бол дуучин Болтбаатарыг хүлээж исэн. Ягаад гэх юм бол яг та нарын энэ одоо тоглолтын нэг сурталчилгаан дээр дуучин Болтбаатар гарч ирдэг шүү дээ, тий. Гэлцээрах. Хүй, яах вэ? Тэгээд хүмүүс дуучин Болтбаатарыг ирнэ гэд ойлгоцсон байсан юм байна. Нөгөө талаасаа үзэгчдийн бас нэг юм толгойг эргүүлсэн зүйл нь юу вэ гэхээр яг дуучин Болтбаатарыг тэр сурталчилгаанд нь ороод тоглосон чинь сайтууд дээр одоо ингэ тандрын тоглолтод дуучин Болтбаатар ирнэ гэдэг бас нийтлэл мэдээлүүд явж исэн байхгүй. За гэтэл яг үнэндээ тэр одоо ирэх тэр одоо уран бүтээлчдийн нэр донд дуучин Болтбаатарын нэр яг үндэ байгаагүй юм лээ. Дуучин Болт гэдгийг хүмүүс Болтбаатар гэдээ ойлгоод за нэг тиймэрхүү одоо юм үйл ойлголцол бол бос юм байна. Тэгээд үүн дээрээс хүмүүс нэлээд хүлээж исэн. Яг тэр тоглолтын төгсгөлд хүмүүс бүр яг тэр дуучин Болтбаатарын дууг нь бас дуулж байгаа гэдэг нь харагдчихсан. Тэгээд дуучин Тандрын энэ тоглолтыг бол хүмүүс тэгэл янз бүрээр харж ин тэ илүү тасалбар ингээд борлууллаа. Хүмүүс нь бүр ингээд багтаж шингэхгүй байсан. Зарим нь ингээд одоо тасалбар авсан ч гэсэн орч чадаагүй явсан гэх мэтчлэн мэдээлүүд бол явж исэн. Гэтэ миний бодлоор хүмүүс нь ингээд бах ингээд шахалцаж түлгэлцээд гэтэ бүгдээрээ л орсон байх. Бүгдээрээ л тэр тоглолтыг бол үзсэн байх гэж бодож байна. Тэгээд мөн яг тэр тоглолтын маргааш нь бол ингээд сошиал бас л бужигнсан шүү дээ, тэ. Зохион байгуулалтгүй байлаа. Энэ одоо яг юу болж байгаа юм бэ гэл айгүй уурлаж бухимдсан постууд бичлэгүүд бас нэлээд бол явж исэн. За үүнээс нь хамаарат дуучин Тандр өөрийнхөө яг Facebook хуудаснаа нэг мэдээлэл маягийн постыг бол оруулсан байгаа. За үүн дээрээ өчигдөр ирсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэр тусмаа үндэстнийхээ хувцсыг өмсөж ирсэн залуус дэндүү гоё байлаа. Залуус бид наадам цагаан сараар зөвхөн дээл өмсдөггүй болохыг харууллаа. Үнэхээр миний хувьд тайзан дээр амьдарч тусгалаа. Тэнгэртээ сүсгэллээ. Манайх өдөр 3 цагт хаалгаа нээж 6 цагт байсан тоглолтоо марафонтой өдөр хэмээн 7 цагт болгосон билээ. 7 төгөж ирсэн хүмүүс гадаа их байсан тул 7:30 хүртэл хүлээж аргагүй нээсэн. Ошин 1-р цагтаа ирсэн хүмүүсээ хүндлэх хэрэгтэй. 2-р тоглолт хөтөлбөр маань багтгаа байж 30 минутын үзэлбэр хасагдсан байсан дээрээ дахиад бариул бүр цагтаа багтахгүй болох байсан. Журмандаа 12 гэхэд бүх тоглолт дууссан байх ёстой. Бид тэрэнд л захирагдаж байдаг юм шүү. Тэний цаг хамаагүй бол хэд ч хүртэл дуулах дуу би. Мөн илүү тасалбар зарагдсан бол огт байхгүй. Юу гэж мэдсээр байж илүү тасалбар зарах вэ? Хичнээн бэлдэж энд ирлээ. Яг багтаамжаар нь зарсан байгаа. Зүгээр тайван очирлож байсан хүмүүсийг шахаж дайруулж багтгаа байлгаад хаалгууд нэг үед ордог тийм хүмүүс бас байдаг юм байна. Бас 10 хүний тасалбартай хүмүүс 7 нь уурт оожир гацаад 3 хүлээх гих мэт асуудлууд их гарсан байлээ. Энэ бүгдийг тооцоолоогүй нь мэдээж бидний буруу билээ. Тэгэд бид хаалгаа нэж бүх хүмүүсийг оруулсан юм билээ. Ямартайч дутагдaltaй байсан бол уучлаарай. Дараа илүү сайжрах болно. Хайрлаж үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Багийнхандаа баярлалаа. 2026 5 сарын 23 Тэнгэрийн байлаа гэд ийм пост ингэж оруулсан байгаа. Тэгэд энэ постын араас ч гэсэндээ бас ингээл те нэг юм пост ийм мэдээлэл бичээл болоо юу, ингээл болоо юу гэж хэлж байгаа хүмүүс ч бас байгаа гэдэг нь бол харагдчихсан. Гэхдээ би бол те миний хувьд бол өмөр нь бид нар өөрсдөө ингээд цагтаа яриаггүй тийм асуудал бол байна. Харин шопингийнхны хувьд те яг тэр нэг одоо тасалбарын буюу одоо тэр бугуйч туцсан асуудал бол яг тэр худалдан борлуулж байгаа тэр хэдтэй бас холбоотой юм болов уу, хамааралтай юм болов уу. Тэгээд ЗБ багийнхан ч гэсэндээ одоо илүү шопингийнхны асрыг илүүх одоо тавих хэрэгтэй байсан юм болов уу гэж бол хараад байгаа. Тэр нэг юм ярихаа мартчихсан байна. За тэрний вэ гэхээр Тандр төв цэнгэлтэй хүрээлэнгийн рекордыг бас эвдсэн байгаа. 40 хэдэн мянган хүн Тандрын тоглолтыг үзсэн гэж аахгүй бүр гайхалтай гад дээ. Тэгээд бүгдээрээ томоос том баяр хүргэцгээе. Тэгээд бас яг энэ 5 сарын 23-ны өдөр яг нэг юм 40 тоотой холбоотой юмнууд гарч ирээд та хэд мөн анзаарсан уу? Өглөө марафондо 46 мянгуулаагүйгээд оройноос Тандрын тоглолтыг 40 мянгуулаа үзсэн байгаа байхгүй. Энэ бол бас үнэхээр гайхалтай мэдээ юм шиг бол надад санагдсан. Тэгээд Тандрын тоглолтын бас нэг онцлог зүйл нь гэх юм бол яг тоглолтынхоо эхлэлд бас Тандр морьтой гарч ирсэн мөлий. Тэгээд энэ нь бас үнэхээр вау
гэж бодогдохоц тийм үйл явдал шиг бол санагдсан. Тэгэд дуучин та нарын тоглолттой холбоотой бас нэг яригдах сэдвүүд гарч ирсэн болохоор одоо нөгөө хонгоржон онлайн шоп гээд одоо ингээд хувцас борлуулдаг нэг эмэгтэй байдаг шүү дээ. Бичлэг хийдэг, лайв хийдэг эмэгтэй байгаа. За тэр эмэгтэй нөхөр яг энэ тоглолтын үеэр одоо ингээд цагдаагийн албан хаагчтай ингээд маргалаа, салгаж гарлаа гэдэг мэдээлэл бас явж исэн. За энэ нь одоо жишээл асууцын юмн дээр орсон одоо бичлэг байгаа хгүй. За энэ бичлэг дээр яг ингээд нөхрөнтэй нэг юм төмөр одоо ер нь л хүн гарах эсвэл нэг зүйл төр гарсан гэдэг нь бол харагдчихсэн. За тэгээд яг энэ бичлэгнийхэн тайлбар дээр болохоор хонгоржон онлайн шопын хонгоржонгийн нөхөр төрийн тусгай хамгаалтын газрын алба хаагч ахлах тэслэгч Батцайн согтуурсан үедээ ширээ болон тайзны баган дээр гарч улмаа шаардлага тавьсан цагдаагийн албан хаагч руу салаавч гаргаж олон нийтийн гээд нэг юм одоо мэдээлэл ингээд орсон байгаа хгүй. За тэгээд энэ бичлэг нь бол бүр ингээд сая 200 мянган хүнд хүрсэн буюу маш олон хүмүүсийн анхаарал хандалтыг авсан гэдэг нь бол харагдчихсан. Үүнээс хамаарат хонгорч өөрөө бас яг өөрийнхөө хуудаснаа нэгэн одоо бичлэгийг бол оруулсан байгаа. Тэгээд энэ бичлэг дээр болохоор яг энэ тоглолтонд зориулаад хувцас хийж байгаа. Тэгээд тэр хувцас хийхэд нөхөр нь тусалж байгаа нэг юм бичлэгийг оруулаад за тайлбар хэсэгт нь болохоор Тандерсгийн тоглолт үзгээс өмнө бид хоёр амарлаг хувцсунараа ойж өмсөөл гарсан. Үүнээс цааш юу босныг 3 саяла мэдсэн бүлгөө бусад бичлэг задарсан бол дуус болж байхгүй юу гэдэг нэг юм одоо бичлэгийг оруулсан. За үүний дараа бас дахин нэг бичлэг бол оруулсан. За тэр бичлэг дээрээ юу гэж ярьдаг вэ гэхлээр одоо энэ уг асуудлаас болоод те манай нөхрөөс тэгээд ингээд Victoria's юм сайтууд яриа авъя гэдэг нь одоо яг юугаа ярих вэ те бүх юм ингээд мэдээж хүмүүс мэдсэн байхад одоо яг юугаа ярих вэ гэдэг байдлаар яг тэр хамгийн сүүлийнхаа бичлэгийг бас оруулсан гэдэг нь харагдчихсан. За Батцаягаас ярилцлага авмаар ингээд өглөөнөөс хойш бүр сайтууд залгаад энэ тэгээд яасан гэж одоо ярилцлага авах юм бэ? Юу хийгүүлсэн гэж ярилцлага авах гээд байгаа юм бэ те тухайн үед яа цалавч гэж асуух гэж байгаа юм уу? Яагаад тэр шон дээр гарсан гэж асуух гэдэг юм болно дээ. Одоо нэр үнэхэр болно дээ. За ингээд манайхаа та нартай энэ удаагийнхаа бичлэгээр Монголынхоо одоо нийгмийн сүлжээнээр болж байгаа сонин сайхнуудаа та нартайгаа хуваалцлаа. Тэгээд яг энэ сүүлийн 3 тоглолтын дээр л надад бүр үнэхээр хэлэх юм байхгүй бүр маш гайхалтай гоё тоглолтууд бол боллоо. Гэхдээ яг миний хувьд бодож байгаа нэг зүйл нь юу гэхээр 100 эхлэхээс өмнө яг нөгөө үздэг, сонсдог, хамтлаг дуучдын маань тоглолтууд болоод дуусчлаа. Тэгээд одоо энэ 100 одоо өөр яг юу үзгээ би бол мэдэхгүй байна. Тэгээд 100 болоогүй багт чинь 100-ны тоглолтууд бол үзээд дуусгалаа. Тэгээд сүүлүүд ер нь л нэлээд олон зүйлүүдийг ингэж үзэж харж чинь тэгээд маш гоё мэдрэмжүүдийг ингэж бас аваад тий одоо яг энэ гайхалтай тоглолтуудын бас нэгэн хэсэг нь болоод өөрөө үзэгч нь болоод ингэж явж байгаадаа бол маш их талархалтай бол хандж байгаа. За тэгээд та хэд маань энэ хүртэл үзсэн бол юу хийхээ мэдж байгаа танд маань лайк дараарай. Хэрвээ subscribe дараагүй бол манайхаа одоо заавал дараад өгөөрэй. Та нартай бас маш их хайртай шүү. Намайг үздэгт, дэмждэгт, сонсдогт маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаа их хүмүүс минь түр баяртай.